Сайн байцгаана уу? Юу яагийн 417-оос мэдчилж байна. Энэхүү подкастаараа бид олон нийтийн анхаарлыг татсан онц ноцтой бодит гэмт хэргүүдийн талаар баримтат тулгуурлан задлан хүргэдэг. Өнөөдрийн дугаараар бид 2026 оны 2 дугаар сард Америк нэгдсэн улсад гарсан хэргийн талаар хүргэхээр бэлтгэлээ. Энэ онд гарсан хэрэг гэсэн үг. Ингээд хэрэг рүүгээ шууд орцгоё. Америк нэгдсэн улсын Аризона мужийн Тусон хотын ойролцоох Catalina Foothills хэмээх бүсэд амьдардаг 84 настай Нанси Гатри хэмээх эмэгтэй орос сөрөггүй алга болсныг энэ оны 2 дугаар сарын 1-ний өдөр түүний хуршууд нь мэдсэн. За яаж мэдсэн бэ гэхээр энэ 2 дугаар сарын 1-ний өдөр тухайн орчмын иргэд сүмдээ цуглардаг, сүмийн цуглаантай байсан өдөр. За харамсалтай сүмийн цуглаандаа энэ Нанси Гатри хэмээх 84 настай эмэгтэй ирээгүй. Үүний дараа хуршууд нь санаа зовоод гэрт нь очисон боловч гэрийнх нь хаалгууд ингээд онгорхой ямар ч хүн байхгүй байсан. Ингээд хуршууд нь санаа зовоод түүний охин руу гэр бүлийнхэн рүү заалгасан. Ингээд түүний охин өдрийн 12 цаг 30 минутанд ээжийнхаа гэрт ирсэн боловч ээж нь гэртээ байхгүй, хачирхалтай нь ээжийнх нь гар утас, төрөвч, цүнх, за ундаг машин зэрэг хувийн өдөр тутамдаа хэрэгэлдэг зүйлсүүд нь бүгдээр гэртээ яг байдаг байранда байжсан. За тэгвэл Нанси Гатри гэж хэм бэ? Яагаад энэ хүү хэрэг олонний анхаарлыг татсан бэ гэдэг талаар хэлж өгье. За Нанси Гатри маань Савана Гатри хэмээх Америк нэгдсэн улсын NBC телевизийн өнөөдөр хэмээх өглөөний нэвтрүүлгийн алдартай хөтлөгчийн ээж юм. За Савана Гатри бол алдартай хөтлөгч, ээж нь Нанси Гатри 84 настай. Нөгөө алга болсон хүн маань. За Нанси Гатригаа хэдүүлээ цаашдаа Нанси гэдэг дуудаа авчээ. За алга болсон 84 настай Нанси маань 1942 онд төрсөн Нотр-Дамын их сургуулийг шашин судлалын чиглэлээр дүүргэсэн ийм эмэгтэй байсан. За Нанси 3 хүүхэдтэй бөгөөд 3 хүүхдийнх нь хамгийн алдартай Савана хэмээх энэхүү NBC телевизийн хөтлөгч юм. За Нанси бол гэр бүлийнхэнтэйгээ маш тийм халуун дотн харилцаатай, хүүхдүүдтэйгээ байн уулздаг, аялах дуртай. За тэгээд өдөр тутмын юм тогтсон ажилтай олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, тухайн орон нутагтаа их тийм хүндлэгдсэн олон нийтийн ажилтнаар ажилладаг ийм настай эмэгтэй байсан байна лээ. Хэрэг гарсан өдөр цагдаа нар ирж шинжилгээ хийгээд энэхүү хэрэг нь хүн хулгайлах болон хүн барьцаалах гэмт хэрэг байж болзошгүй хэмээн таамагласан. Цагдаа нар энэхүү хэрэг дээр яарвчлан нуцтай хандаж арга хэмжээ авч эхэлсэн. За нөгөө энгийн үеийнхаа хурдаас илүү хурдтайгаар ажилласан гэсэн үг цагдаа нар. За ямар шалтгааны улмаас ингэж илүү хурдтайгаар арга хэмжээ авсан бэ гэхээр алга болсон хүн маань 84 настай буюу өндөр настай хүн. За тэгээд хэргийн газраас энэ өнхөө өндөр насны маань хэрэгэлдэг ийм бэлтгэлүүд нь бүгд гэртээ үлдсэн байсан. За эдгээр шинж тэмдгүүд нь түүний алгуулсан Нансигийн маань эрүүл мэндийн байдал цаг өнгөрөх тусам хүндрэх нь тодорхойг илтгэж байсан. За хоёрдугаарт энэхүү хэрэг шүүн болсон байж болзошгүй учраас Нанси хулгайлагдах үедээ хөл нүцгэн эсвэл унтлахын хувцастайгаа байсан байх магадлал тун өндөр. За эдгээр нь тухайн хүний амнаас цаг өнгөрөх тусам эрсдэлд орох нь хурдан байх юм байна гэдгийг илтгэж байсан учраас цагдаа нар маш хурдтайгаар арга хэмжээ авч ажиллаж эхэлсэн. За хэргийнхаа нарийн үйл явц руу задлан ярихаас өмнө холбооны мөрдөх товчоо яагаад энэхүү хэрэгт орсон талаар би суур мэдээлэл өгөх нь зөв гэж бодож байна. Яагаад гэхээр энэ хэргийг уншиж байгаа явцад нэг бол цагдаа гэж яриад, нэг бол холбооны мөрдөх товчоо гэж яриад байна. Тэгэхээр магадгүй яг аль нь хэн мөрдөд байгаа юм бэ гэдэг дээр сонсогчдын манаас толгой өргөж магадгүй. Тэгэхээр ер нь бол энэхүү хэргийг холбооны мөрдөх товчоо дангаараа хариуцсан. За тэгээ яагаад хариуцах ёсныг тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна. За Америк нэгдсэн улсын холбооны хүн хулгайлах гэмт хэргийн тухай хуулиар хүн сургаггүй алга болоод 24 цагаас хэтэрвэл хохирогчийг мууж дамнуулан эсвэл улсын хил давуулан авч явсан гэж хууль эрх зүйн хувьд урьдчилан үздэг. За Тусон хот маань Америк нэгдсэн улс Мексикийн хилээс ердөө 100 км орчим зайд оршдог учраас хэрэгтэн хилд авсан байж болзошгүй гэх үндслээр холбооны мөрдөх товчоо энэхүү хэргийг өөрийнхөө шууд хариалалд авсан. За гэмт хэрэгтэн
хэвлэл мэдээллийн одоо хэрэгслүүд рүү одоо барьцааны мөнгө нэгсэн одоо имэйлүүд илгээсэн байгаа. Тэгэхээр холбооны мөрдөх товчоо юу хариуцдаг вэ гэхээр Америк нэгдсэн улсын одоо интернет захим сүлжээ болон муж хоорондын худалдаа харилцаа холбооны хэрэгслийг одоо ашигласан гэмт хэргийг хариуцдаг холбооны мөрдөх товчоо. За дараагийн нэг шалтгаан нь болохоор Pima муж буюу одоо Аризона Pima мужийн шерифийн газар PCSD гэдэг ийм газар байгаа. За энэхүү газар нь бол ерөнхийдөө улс дамсан захим гэмт хэрэг болон нарийн мэргэжлийн одоо шинжилгээ хийх нөөц техник хэрэгсэл маш багтаа байсан. Харин холбооны мөрдөх товчоо нь захим гэмт хэрэг, санхүүгийн мөрлөг, ДНХ-гийн шинжилгээ одоо хийх тоног төхөөрөмж болон шаардлагатай одоо хүний нөөцөөр одоо маш одоо сайн байсан учраас энэхүү хэрэг рүү холбооны мөрдөх товчоо шууд орсон. За хэрэг гарсан эхний өдрүүдэд орон нутгийн шериф орон нутгийн одоо цагдаа болох Крис Нанос гэдэг одоо хүн маань холбооны мөрдөх товчоог хэргийн газарт 4 хоног ерөөсөө огт ойртуулаагүй. За энэхүү Крис Нанос хэмээх орон нутгийн цагдаа яасан бэ гэхээр одоо ДНК-гийн нотлох баримтыг холбооны мөрдөх товчооны Quantico дэх төв лаборатори руу биш харин Флоридагийн хувийн лаборатори руу илгээчихсэн байгаа юм. Тэгэхээр энэхүү одоо цагдаагийн орон нутгийн одоо энэ цагдаагийн бие дааж гаргасан хайхрамжгүй шийдвэр нь цагдаагийн газрын дотоод мэдээлэл задрах хэргийн мөрдлөгт саад одоо учруулах магадлал өндөр байгааг илтгэж байгаа байхгүй юу. Тэгээ үүнийг олон нийт болон хохирогчийн гэр бүлийн зүгээс одоо эрс эсэргүүцсэн учраас холбооны мөрдөх товчоо энэхүү хэргийг бүрэн гартаа авч удирдах болсон. За одоо ингээд он цагийн дарааллаар юу болсныг задлан ярив. За ер нь бол он сар өдрөөр нь ингээд ямар одоо үйл явдлууд болсон талаар дурдсны дараа хамгийн сүүлд нь ингээд базаад яг юу болсныг ингээд базаад дүгнээд хэлхийн. Тэгэхээр тэр хүртэл та бүхэн маань төвчээртэй сонсороо нуршуу санагдаж магадгүй. Гэхдээ хэргийг нэг ийм утга дараалалтай утга одоо хавцалтаатай ингээд ойлгохын тулд он сараар нь ингээд хөөгөөд илүү тайлбарлчвал илүү ойлгомжтой байдаг шүү. За ингээд гол хэсэг рүү оръё. Нансиг одоо хамгийн сүүлд түүний хүүхдүүд хэрэг гарахын өмнөх өдөр буюу 1-р сарын 31-ний өдөр харсан байдаг. За тэр орой маань Нанси өөрийнхөө хүүхдүүдтэй орой хоол идээд том охиных нь нөхөр түүнийг одоо буюу одоо хүргэн хүн Нансиг гэрт нь хүргэж өгсөн. За тэгээд харамсалтай нь одоо маргааш нь буюу энэ оны 2 сарын 1-ний өдөр 911-д одоо өдрийн 12-13 цагийн үед дуудлага одоо ирснээр орон нутгийн цагдаа нар хэргийн газар очисон. За орон нутгийн цагдаа нар хэргийн газарт очиход тухайн өдөр нөхцөл байдал ямархуу байсан бэ гэхээр байшинд хүчээр нэвтэрсэн уул мөр байсан. За үүдний хаалгах хэсгээс одоо цусны юм хатсан толб олдсон. За үүдний одоо хаалганы одоо камерын хэсгийн одоо бичлэг олдсон. За тэгээ сүүлд бол одоо энэхүү цусны толбыг ДНК-гийн шинжилгээгээр шинжилээд Нансиг их болохыг бас тогтоосон. Үүний дараа цагдаа нар одоо анх олон нийтэд хэрэг гарсны маргааш буюу одоо 2 дугаар сарын 2-ны өдөр хүн хулгайлах, барьцаалах гэмт хэрэг гарсан талаар албан ёсоор олон нийтэд мэдгдсэн. За яг үүнтэй зэрэгцээд Cold нэртэй Tucson-ы одоо олон нийтийн телевиз рүү 4 сая $4 нэхэмжилсэн одоо мэдэгдэл имэйлээр ирсэн. За барьцаалагчдаас ирсэн гэсэн үг. За барьцаалагчид тэрхүү 4 сая $4 биткойн буюу криптовалютаар 2 дугаар сарын 5 гэхэд авахыг хүссэн. За имэйл дээр яг юу гэсэн бэ гэхээр Нэнси Гатрийг эсэн мэнд буцааж авмаар байвал 4 сая $2 2 дугаар сарын 5 гэхэд биткойноор тушаа. Хэрв энэ хугацаанд амжихгүй бол үн $6 сая болж өсөх бөгөөд эцсийн хугацаа 2 дугаар сарын 9-ний оройны 5 цаг байна гэж бичсэн байсан имэйл дээр. За ингээд энэ бүхнээс харахад Нэнси Гатри маань барьцаалагдсан нь тодорхой болсон. За ингээд 2 дугаар сарын 5-ны өдөр болсон. За 2 сарын 5-ны өдөр буюу барьцаалагчдын хэлсэн 4 сая $4 шилжүүлэх өдөр болсон боловч харамсалтай нь гэр бүл болон холбооны мөрдөх товчооныхан 4 сая $4 шилжүүлээгүй. За үүний оронд холбооны мөрдөх товчооныхан нэг өөр тактик ашигласан. Тэр юу байсан бэ гэхээр
4 сая доллар шилжүүлэхийн оронд өгөөш болгож $152 одоо тэр барьцаалагчдын илгээсэн криптовалютын дансанд хийсэн байгаа юм. За тэгээд харамсалтай нь одоо тэр $152 нь хаашаач хөдлөөгүй, ингээд хугацаа алдсан. За ингэснээр гэмт этгээдүүдийн тавьсан нөхцлөөр барьцааны дүн автоматар $6 сая болж өсөх шатанд орсон. За яагаад бага хэмжээний мөнгө шилжүүлэх тактик ашигласан бэ гэхээр холбооны мөрдөх тавьчааныхан энэхүү одоо шилжүүлсэн мөнгийг барьцаалагчид өөрсдийн крипто данснасаа хаашин шилжүүлэг хийхийг нь хянаж байгаад барьж амд гэж тооцолсон байгаа юм. Гэхдээ боддоо бүхэл бүтэн $4 сая нэхэж байгаа хүмүүс рүү өдөж байгаа юм шиг $152 шилжүүлээд тахтаач яахт тий. Үгүй ядаж $152,000 шилжүүлдэг байгаа да. Тэгсэн бол одоо $152,000 чи их мөнгө штэ. Тэгээ Монгол мөнгөөр бол нэг 500 сая төгрөг ч юм уу те. Тэгээ $152,000 одоо шилжүүлсэн бол барьцаалагчид тэрийг чинь бас өөрсдрөөгөө шилжүүлэх боломжтой штэ. Өндөр үнийн дүнтэй юм чинь. Тэгэхээр би ерөөсөө энэ хэсгийг ерөөсөө ойлгоогүй холбооны мөрдөх тавьчааныхан яагаад $152 тэнцвэж хэмжээний одоо криптовалют шилжүүлсэн. Энэ бүр үнэхээр сонирн байсан. За тэгээд ер нь нэг иймэрхүү тактик ашиглаад фейлдсэн буюу одоо бүтлгүүцсэн. За 2 сарын 6-ны өдөр болсон. За 2 дахь нууц загтал гэмт этгээдүүдээс буюу барьцаалагчдаас ирсэн. За тэгээд энэхүү одоо барьцаалагчдаас ирсэн загтал дээрээ $6 сая одоо өгөө гэдэг шахалтыг үзүүлсэн ийм одоо шахалт үзүүлсэн загтал байсан. За ингээд Нансигийн гэр бүлийнхэн тухайн өдрийн маргааш буюу 7-нд хариу одоо барьцаалагчдын 2 дугаар одоо имэйл буюу загталд хариу болгож бид та нарын зурвсыг авлаа, ойлголоо. Бид ээжигээ авмаар байна. Бид та бүхний анхны шаардсан $4 сая чинь бүрэн төлөхөд бэлэн байна. Гуйж байна. Холбоо бариад ээжиг минь буцааж өгөөчтэй гэсэн одоо ийм онлайн мэдээлэл хийсэн. Ингэж хэлж байхдаа ер нь бол захаан дээр дурддагцсан нарийн юмнуудыг ерөөсөө Нансигийн гэр бүлийнхэн хэлээгүй. За товчхондоо гэмт хэрэгтнүүд барьцааны мөнгийг $6 сая болгож өгсөн одоо занал хийлж байсан ч 2 дугаар сарын 7-нд тэдэнд хандаж анхны нэгсэн $4 сая нь ямар ч байсан шууд өгөхөд бэлэн байна гэсэн юм бэ л л. Тэгээд холбооны мөрдөх тавчныхаа одоо тэгээд бүтлгүүцсэн учраас дараагийн алхмаа хийж эхэлсэн. За тэр нь юу байсан бэ гэхээр 2 дугаар сарын 12-ны өдөр нэгэн бичлэгийг олон нийтэд задлсан. За энэ нь нөгөө гэмт нэрэгтнүүднийг айлгах одоо тэдний талаар нарийн мэдээлэл байгаа шүү гэсэн одоо мессеж өгөх гээд гэх юм уу. За ингээд өөрөөр хэлбэл ямар бичлэг байсан гэхээр Нансигийн гэрийн үүдэнд нэг камер бичлэг олцсон гэж өмнө ярьж байсан шүү дээ. Тэр бичлэгийг олон нийтэд зарласан. За тухайн бичлэг дээр толгойдоо хар маск угалсан, бэлитэй хар хувцастай Ozark Trail-ийн одоо үүргэвч үүрсэн, зэсгэлсэн хүн гэрлүү нэвтэрж байгаа нь харагдсан. Баггүй. За тэгээд үүний дараа мөн холбооны мөрдөх тавьчааныхан олон нийтийн дунд 1.2 сая $1 одоо шагналын сантай одоо мэдээлэл бодит хэрэгтэй холбоотой үнэн бодит мэдээлэл авах ийм үйл ажиллагааг эхлүүлсэн байдаг. За ингээд мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилсээр л 3 сар боллоо. 3 сарын дунд хүрсэн. За харамсалтай нь одоо энэ үеэс бол цагдаа мөрдөн холбооны мөрдөх тавьчааны одоо мөрдөгчдийн мөрдлийн багийнхны одоо үйл ажиллагаа суларч эхэлсэн. За энэ үед Нансигийн гэр бүлийнхэн яасан бэ гэхээр ер нь бол дахин мэдээлэл хийж олон нийтийн анхааралд энэхүү хэргийг дахин авчирсан. За тэгээ үүний дараа яасан бэ гэхээр нэг одоо хэрэгтэй материал олцсон. За тэр юу вэ гэхээр Нансигийн гэрээс 3 км-ийн зайтай газраас нэгэн бэлээ олцсон байгаа. За энэхүү бэлээ нь яг одоо нөгөө нэг камерын бичлэг дээр байсан нөгөө хар хувцастай багтаа хүний одоо нөгөө бэлээтэй бүр яг ижлэхэн бэлээ байсан. За ингээд энэхүү бэлэн ДНК-гийн шинжилгээ хийсэн ба хариу нь одоо хэн нь мэддэхгүй хүнийх байсан. Ийм учраас мөрдөн байцаагч нар ер нь бол барьцаалагчдын байх магадлал тун өндөр гэж үзсэн. Ялангуяа энэхүү хүн нь Мексикээс орж ирсэн хүн байх магадлал
тун их байна гэж үзсэн. Учир нь холбооны мөрдөх тавчааны мэдээллийн санд байгаа хүмүүсийн нөгөө нэг альныхантай ч энэхүү ДНК-гийн одоо шинжилгээний хариу таарахгүй байгаад байсан. За ингээд байж байтал бас нэг сонин үйл явдал болсон. 3 дахь имэйл ирсэн барьцаалагчдаас. За ингээд 3 дахь имэйл ирсэн мөнгөө нэгсэн имэйл байсан. За ингээд барьцаалагчдаас ирсэн мэйлийн дагуу холбооны мөрдөх тавчааныхан IP кодоор нь хайсаар агаад Дерек Калела хэмээх залууг Калифорниас баривчилсан. За харамсалтай нь одоо энэхүү залуугийн одоо хийсэн хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахад тэнд залуу зүгээр л юм даажгинсэн имэйл илгээсэн байснаа тогтоогдсон. За мэдээж юм даажгинсэн имэйл илгээсэн учраас энэхүү залууд холбогдолтой одоо хэрэг үүсгэсэн тодорхой. За 4 сар дууслаа, 5 сар дууслаа. Хэргийн нөгөө мөрдлөгийн үйл ажиллагаанд ямар нэгэн ахиц байдгүй. За ингээд ар гэрийнхэн болон эрен сурвалжлах багийнхан бүгд одоо мухардалд орж 5 дугаар сард хөтлөгч охин Савана ажилдаа эргэн орсон. За энэхүү хэргийг судлаад хахад нэг харамсалтай нэг зүйл байсан нь хүн хулгайлагдсанаас хойш 100 хоног өнгөрсөн болвол ер нь бол тухайн хэрэгт зарцуулж байгаа одоо санхүүгийн дэмжлэг болон бүгдийг ер нь ингээд таньж хэлдэг юм байлаа. Санхүүгийн дэмжлэг гэдэг нь юу вэ гэхээр нөгөө мөрдөн шалгах үйл ажиллагаанд хэрэгтэй тоног төхөөрөмж, бараа материал, одоо хими урвалж бодисууд, өөр юу гэдгийг хүн хүчний нөөцтэй энэ бүхнийг холбооны мөрдөх тавчаа болон ер нь Америкийн нэгдсэн улсын цагдаагийн байгууллагын татаж таньж хэлдэг юм байна лээ. Тэгээд харамсалтай 100 хоног өнгөрсөн учраас Нансигийн хэрэг дээрх бүх нөөцүүд одоо буцааж татагдаж эхэлсэн. За ингээд тун саяхан 6 сарын 22-нд буюу одоо энэ оны 22-нд ч хэдхэн хоногийн өмнө хууль сахиулах байгууллагын их сурвалжууд 2 дугаар сард ирсэн 2 дахь одоо нөгөө барьцаалагчдаас ирсэн нууц цагтлыг дэлгэрэнгүй үндэсний томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нарийн задалж хэлж эхэлсэн. За энэхүү одоо айл 2 сард ирсэн 2 дахь цагтл дээр барьцаалагчид Нансиг нас барсан түүний цогцыг одоо байгальд жамсныхан дагуу оршоосон гэдэг мэдээллийг давхар өгсөн байсан гэдгийг холбооны мөрдөх тавчааныхан сая 6 сард зарласан. Өөрөөр хэлбэл 2 сард тийм мэдээ ирсэн байсан боловч олон нийтэд энэхүү мэдээллийг огт өгөөгүй. За ингээд 6 сарын 23-ны өдөр буюу одоо 3-4 хоногийн өмнө сэтгэл санааны одоо гүн хямралд орсон Савана Гатри ба маань today буюу өнөөдөр одоо гэдэг өглөөний шууд одоо шоуныхаа эфирээр дамжуулан ингэж хэлсэн. Бидний сэтгэл хизээж амгалан байж чадахгүй байна. Ээжимийн цогцыг бидэнд буцааж өгөөч гэсэн мэдээллийг одоо ингээд олон нийтэд өөрийнхөө одоо хөтөлбөр шоуны эфирээр дамжуулж шууд хэлсэн. За 6 сарын 24 за өнөөдрийг хүртэл ер нь бол тусгай ажлын хэсэг амлсан 1.2 сая долларын шагналын сантай холбоотой ирж буй иргэдийн мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байгаа. За нөгөө хуурамч загтал илгээсэн нөхөр Адагш Калифорниас баригдсан. За энэ хүний шүүх хурал 7 сарын 2-ны өдөр болохоор тавлагдсан байгаа юм билэ. За ийм нэг харамсалтай хэрэг болсон байна. Тэгээ харамсалтай нь манай Нэнсигийн маань одоо би цогцос одоо хүртэл олдоогүй, барьцаалагчдаас ирээгүй. Дээр нь барьцаалагчд нь хэн гэдэг нь одоо хүртэл тогтоогдоогүй. Ингээд ийм харамсалтай үйл явдал болж байгаа юм билэ. За одоо дээрх болсон үйл явдлуудын талаар гол зангилаанууд болон холбооны мөрдөх тавчааныхны дэвшүүлж буй таамаг мөн тэдний яг өнөөдрийн байдлаар юу хийж байгаа талаар хүргэе. За хэргийн газраас олдсон Нансигийн одоо Apple Watch буюу Apple-ийн цаг болон iPhone-ны одоо мэдээллүүд дээр мөрдөгчд дүн шинжилгээ хийгээд нэг чухал мэдээллийг олж авсан. За мөн Нансигийн зүрхэнд суйрлуулсан pacemaker гэдэг аппарат нь утас болон цагтаагаар шууд холбоотой учраас Нэнсигийн эрүүл мэндийн амин үзүүлэлтүүдээс хэдий алга болсон гэр хідэн цагийн үед одоо гэрлүү хүн нэвтэрсэн зэргийг харж болж байгаа. За амин 3 үзүүлэлт гэдэгт юу ордог вэ гэхээр судасны цохиолд амьсгалын тоо болон цусны даралт гэсэн энэ 3 үзүүлэлт хүний одоо амин 3 үзүүлэлтэнд ордог. За Нансигийн одоо гэртээ үлдээсэн цагнаас түүний зүрхний цохилт
шөнийн 2 цаг 30 минутанд огцом нэмэгдэж цусны даралт ихссэн байсан тогтоогдсон. Мөн шөнийн 3 цагийн орчимд түүний зүрхний пейсмейкер гэдэг аппарат нь цаг болон утаснаас салсан байсан. Тэгэхээр ер нь бол эндээс дүгнэхэд холбооны мөрдөх тавчаа юу гэж үзэж байгаа гэхээр барьцаалагч шөнийн 2 цаг орчмын үед гэрт нь нэвтрээд саванат Нанситай 2 цаг 30 минутын орчимд ноцолдож байгаад ингээд гэрээс нь авч яваад тэгээд гэрээсээ холдох тоолны Bluetooth-ээр холбогдсон байгаа шүү дээ. Эдгээр төхөөрөмжүүд чинь тэгээд гэрээсээ холдоход буюу шөнө 3 цагийн орчимд зүрхнийх нь пейсмейкер нь бугуун дахь цаган дээрх мэдээллээс салсан гэсэн ийм чухал дүгнэлтийг хэлсэн. Дараагийн нэг зүйл нь барьцаалагчид өөрсдийг нь жинхнээсээ тэр гэрт очиж хүн хулгайлсан гэдгээ нотлохын тулд нөгөө ихний загтал дээрээ Нансигийн гэрийн өрөөнүүд хаана байдаг. За тэгээд Нансигийн унтлагын өрөөнд дотор байсан эд зүйлсийн байршлыг маш тодорхой бичсэн байсан гэсэн. За тэгээд мөн барьцаалагчдын загтал эхлэхдээ нөгөө хамгийн анхны загтал эхлэхдээ Савана ээж чинь бидэнд байна гэж хэлсэн байсан. За эдгээр чухал мэдээллүүдээс үзэхэд барьцаалагчид Саванагийн ойрын хүрээллийн хүн байх магадлал тун өндөр. За мөн цагны мэдээллээс харахад Нанси барьцаалагчдтай маш удаан ноцолдож тэмцэлсэн байх магадлалтай. За тэгээд яг ингэж ноцолдож байх үед барьцаалагчид тэрхүү өрөөний эд хэрэгсэл хаана юу байгааг тэгж хурдан тогтоох ямар ч боломжгүй гэж холбооны мөрдөх тавчаа үзэж байгаа юм байлээ. Тийм учраас гэрийн үйлчлэгч нарын нэг бас байж болох юмаа гэсэн таамгийг одоогоор төвшүүлж байгаа. Ингээд холбооны мөрдөх тавчааныхан Нансигийн гэрлөө байнга нэвтэрдэг үйлчлэгч нар болон Саванагийн ойрын хүрээллийн хүмүүсийн дунд мөрдлөг шалгалт хийж байгаа юм байлээ. За ингээд юу яагийн 417 подкастаараа дэлхийд дахинд олонний анхаарлын төвд байгаа сүүлийн үеийн гэмт хэргийн талаарх мэдээллийг хүргэлээ. Ер нь эндээс ингээд харахад Саванагийн Савана хэмээх нь алдартай хөтлөгчийн эд хөрөнгөтэй холбоотойгоор энэхүү хэрэг гарсан болоо да гэсэн миний хувь хүний таамаг төрж байна л да. За яагаад тэгэхээр Саванагийн жилийн орлого буюу жилийн цалин нь 8 сая $8 байт юм байна. За энэхүү эмэгтэй маань 40 сая $8-тай тэнцэх хэмжээний эд хөрөнгөтэй. За тэгээд хэцүү ч юм ядуу байхаар нэг зовно, мөнгө цаастай, хангалуун амьдралтай, алдар нэртэй байхаар бас зовно. Ер нь ямар ч амьдралтай байсан тухайн нөхцөлдөө таарсан, тохирсон зовлон жаргалууд байдаг юм байна да гэсэн бодол төрж байна. За 3 сарын 27-нд Саванагийн өгсөн ярилцлаганаас нэг үг надад их тийм зүрхэнд хүрсэн. За энэ юу гэж хэлсэн бэ гэхээр Савана хэлэхдээ би өөрийн нэр алдаар эд хөрөнгө ээжийн минь хулгайлагдах сэтэл болсон байх үедээ гэхээс үнэхээр айж байна. Энэ бодол өдөр бүр намайг дотроос минь мэрж байна гэсэн ийм утга агуулгатай үг хэлсэн байсан. За ингээ өнөөдрийн подкасттай хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн 417-оор уулзтлаа. Түр баяртай.